Японы нисгийгтэй сургуулийн оюутны амьдрал part 2. Энэ бичлэгний өмнөх бичлэгэн дээр хийсэн энерги амтнаа эзчээд бэлтгэлээсэн. Бэлтгэлээснийхаа дараа гис хурж ирэнгүүтээ усанд орчоод хуцаа солиод форм өмсөө тэгээд өнөөдөртөө бэлдсэн. Тэгээ өнөөдөр болгоомт яагаад тийм өөр форм өмсөж байгаа гэхээр сурагчдын зөвлөлөөс өнөөдөр ажилтаа гээд тэгээ дөрөв хуцаа өмсөж ирээрэй гэжсэн. За тэгээд өглөөнийхөө цагаа очоод тэгээ хичээлдээ гарсан. Сүүлийн үед уншиж байгаа ном хэм бол Breaking Down арай тусгаг байгаа. Тэгээд маргааш болонгууд математик шалгалттай тэгээ сургууль дээр хурж ирчээд хичээл эхлэхээс өмнө математик жоохон харж давтаж сууж байгаа. Тэгээд хичээлдээ орсон. Тэгээд эхний цаг болонгууд цахилгаан холбоо орсон. Хоёр дахь цаг нь болонгууд Excel орсон юм байна. За ингээд өдрөө болсон. Өдрөө болонгууд энэ өдөр дахиад удаа өгсөн юм байна. Яар амар гоё амттай л байсан гэдгийг санаж байна. Энэ ч болгоод миний ширээ харагдаж байна. Тэгээд өндрөөгээд хамгийн ард цугуулгач юм уу. Өдрийн амралтаараа ангийнхаа цуглаар фрак хийдэж байна. Завсарлаанд усаа тэгээд 3 дугаар цаг болонгууд дроны хичээл орсон. Тэгээд дрон болонгууд Японд бас хөрх нэлээд чанга хуультай байдаг. Тэгээд би энэ чаас ингээ хуулийн судалж байгаа болохоор тэгээд Монгол улсын хуультай бас ингээ харьцуулж харсан. Тэгээд Монгол болонгууд дроны үнэмлэх гэж байдаг юм билээ. Зүгээр ингээ сонирхлоороо хинж дрон худалдаж аваад нисэх боломжтой байт юм билээ. Тэгээд энэ загас энэ дрон хоёрын хэлбэрийг ижлэх байгаас хардаа. За энэний дараа болонгууд нисхийн инженери хичээл орсон. Хичээлээ таарчаад тэгээд сурагчдын зөвлөлийн хуралд суучаад тэгээд харьсан. Гис харьчингуудаа маргааш математик шалгалттай тэгээд тэрэндээ жоохон бэлдэж суух гад гис усандаа орж гарч ирчээд тэгээд шууд хичээлээгээ суусан. Тэгээл байж л баг хоол болоод хажуу өрөөнийхөө Япон найз дээр ороод хоолойд ингээ хичээлээгээ суусан. Тэгээд хичээлээ хийж жагаад унтсан да. Тэгээд гайс нэх удахгүй ер нь YouTube дээр бичлэгээ хийж эхлэх байхаа. Тэгээд миний YouTube-ийг хэрнээс дагцгааж байгаарай. Баярлаа.